баг хурал маань олон жилийн, олон хүмүүсийн, олон сайд нарын, олон засгийн газрын үед бэлтгэл ажлыг хангаж за мөн одоо олон их хэмжээний төсөв санхүү зарцуулж хийж байгаа энэхүү баг хурал маань өнөөдөр ингээд эхэлж байна. За ямар ч гэсэн манай засгийн газраас байгуулагдсан үндэсний хороо одоо копиг эхлэх хүртэл хугацааны бэлтгэл ажлыг бол өнөөдөр 100% хангаж ямар ч гэсэн амжилттай эхлүүлж байна. За энэ бол нэг ажил. Нөгөө талаар баг хурал эхэлж байна. Баг хурлын дараа гарах үр дүн юу вэ гэдэг одоо олон нийт хүлээж байна. Ер нь тал хэрийн төлөвлөгөө гэдэг энэ бол Монгол улсын санаачлаг, тэргүүлэх санаачлаг. Энэ COP17 дээр яригдах санаачлаг болгон манай улсаас дэвшүүлсэн тал хэрийн төлөвлөгөө энэ нэрийн дор явагдана. За энэ дотроо манай одоо тэргүүлэх амбиц гэдэг юм уу санаачлагууд 3 санаачлаг байгааг би хэлж байгаа. Бэлчээрийн асуудал. Ерөөсөө энэ улс орнууд бэлчээрийн асуудлыг л ярьж байна. За нөгөө хоёр дахь асуудал бол газар ба усны асуудал, менежментийн асуудал байгаа. Тэгээ бэлчээр, газар, ус гурвыг одоо ямар нэг уялдаа холбоогүйгээр ярих бололцоогүй юм. Тийм учраас заавал хамтдаа ярилцах ёстой шүү, цогцоор нь ярилцах ёстой шүү гэдэг энэ бол манай тэргүүлэх хоёр дахь санаачлаг. За гурав дахь нь бол одоо байгаль суурилсан шийдэл үхээ дэд үтсийн асуудал байна. Цаашдаа дэд үтс, зам, тээвэр, барилга, байгууламж, уул уурхай бүхий л одоо дэд үтсийн асуудлуудыг бол байгальд ээлтэй байдлаар шийдэх ёстой. Зам тавьсан ч байгальд ээлтэй экологийн гарцтай байх асуудлыг хийх ёстой гэдэг үүднээс эрчим хүчний асуудал бол өөрөө цаашдаа дэлхийн нийтийн энэ одоо жишг хандлагын дагуу байгальд ээлтэй ногоон одоо шилжилт рүү хийгдэх ёстой гэдэг ийм одоо чиглэлээр манай дэвшүүлж байгаа 3 санаачлаг бол энэ байгаамаа. За манай дэвшүүлж байгаа 3 санаачлаг тал хэрийн төлөвлөгөөг талууд бол бас одоо дэмжиж, сайшааж ингэж одоо оролцож байгаа гэдгийг бас хэлье. Тэгэд энэ одоо баг хурлаас гарах цаашдаа үлдэх хөв бол Монгол улсад болсон COP17-гийн төлөвлөгөөний хүрээнд гэж одоо дандаа яригдана. Одоо тал хэрийн төлөвлөгөөний хүрээнд яригдана. Тэр дундаа өнөөдрийн улс орнууд дотор одоо 20-30-аад улс орн бол одоо далаад гарцсан. За манайх шиг хуурай, гандуу ийм одоо уур амьсгалтай улс орнууд байгаа. Тийм учраас энэ улс орнуудын хувьд хамгийн тулгымцсан асуудал бол энэ ган гачгийн асуудал байна. За мөн одоо хуурайшилтын асуудал байна. За шар шорон шуурганы асуудал байна. Усны хомсдлын асуудал байна гэдэг. Энэ бүх асуудлууд бол энэ одоо үеэр яригдана. Тийм учраас энэ бол одоо дэлхийн нийтийн өмнө тулгамдаад байгаа энэ одоо тулгамдсан асуудлыг хэрхэн яаж шийдэх юм бэ талууд 16 дугаар одоо баг хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилт ямар байна вэ гэдэгтээ үнэлгээ дүгнэлт өгж цаашдаа улс орнууд 30-35 онд амлсан амлалтуудаа цаг хугацаанд нь хэрэгжүүлж чадхаар байна уугүй юу? Улс орнуудын амлалтын хэрэгжилт ямар байна уу? Юунаас шалтгаалж хэрэгжилт удаашралтай байна уу гэдэг энэ олон асуудлууд дээрээ одоо улс орнууд дүгнэлт хийж ярилцаж хэлэлцээрийн шатанд цаашдаа хөрөнгө оруулалтаа төр хувийн хвшлийн түншлэл олон одоо донор орнуудын хүрээнд одоо аль асуудалтай төлхөө одоо хөрөнгө хуваарлалтаа хийх вэ гэдэг энэ асуудлуудад өнөөдрийн одоо 12 өдрийн турш хуралдах баг хурал хэлэлцээрийн үед одоо асуудлууд тодорхой болох учраас өнөөдөр бол одоо дөнгөж эхлэлийн одоо өдөр байгаа учраас үр дүн түүнээс гарах одоо амлалт гэдэг юм уу улс орнуудын байр суурь ямар байгаа гэдэг одоо энэ баг хурлууд дээр хэлж байгаа үг байр суурь засгийн газрын тэргүүнүүдийнх нь байр суурь одоо байгаль орчны сайд нарынх нь одоо нөгөө талаар донор орн одоо олон улсын томоохон банк санхүүгийн байгууллагуудын үг байр сууриас одоо их хамаарах зүйл учраас энэ гол хурал маань 24-нд болно одоо өндөр дээдийн тийм учраас одоо яг тэр үед улс орнууд амлалтаа өгнө. За юунд одоо анхаарал хандуулах вэ? Цаашдаа одоо тогтвортой урт хугацаанд 10 жилийн хугацаанд хэрэгжих аль одоо асуудал дээр төлхөө хандив санхүүжилтийг одоо тусах уу гэдэг ийм одоо чиглэлээр асуудлууд бол цаашдаа тодорхой болоод явна. Тийм учраас өнөөдөр амлалт өгж байгаа вэ? Манай улс амлалт өгнө гэдгээсээ илүүтэйгээр үүрэг хүлээж авсан авсан амлалтаа хэрэгжүүлэх тал дээр л анхаарч ажиллана гэсэн. За манай улсын хувьд бол даргалагч улс учраас ямар нэг аль нэг орныг одоо төлхөө дэмжих гэдэг юм уу байр суурийг дэмжих гэхээсээ илүүтэйгээр
одоо талуудыг хооронд нь зөвшөлтсүүлж, уялдуулж, координац хийж ингэж одоо асуудалд хандах нь манай одоо даргалагч орны байр суурь байна. Тийм учраас манай улс орн бол одоо төвийг сагсан байр суурин дээрээс аливаа асуудалд хандаж явах учиртай. Өнөөдрийн байдлаар орчин төлөөлөгчдийн хэдэн үйл ерөнхийлөгчийн төвшин за их хурл спикерийн төвшөндөөс оролцож таавшин зэрэг асуугаад байна. гарч Энэ нас бүгд үгүй юм уу? Ийм зүйлүүд бас яваадсан. Тэгээ энэ дээр та тайлбарлах. Ер нь зохион байгуулалтын гол ажлыг засгийн газрын төвшөнд явуулдаг шиг байна. Оролцогчдыг бас харахад тий. За 3 конвенцийнхаа ялгаа цагийг сайн ялах хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлт. За энэ сүлжилтийн конвенц бол одоо сайд нарын түвшний тэр дундаа байгаль орчны сайд нарын одоо баг хурал гэж ингэж ойлгож болно. Одоо байгаль орчны сайд нарын эрх төвшний өндөр төвшнийхэн бол 23-нд ирнэ. 24-нд одоо гол хуралдаа оролцсноо. Өнөөдөр бол одоо улс орнуудын одоо хилцээр хийж байгаа төлөөлөгчид, ажиглагч нар, хэвлэл мэдээллийнхэн одоо нүүбийн одоо төрөлцсөн байгууллагын төлөөлөгч нарын хэмжээнд асуудлууд одоо эхлээд явж байна гэдгийг бас харгалзах хэрэгтэй. Зочид одоо өндөр дээдийнхэн бол 22-23-нд үндсэндээ ирнэ гэсэн үг. Одоогийн байдлаар бүртгэл цэнхэр бүсэд албан ёсоор бүртгүүлж оролцогчдын тоо 20 гаруй бид хүн бол нэг 10,000-аар тооцоолж исэн. Өнөөдрийн байдлаар 2 дахин буюу 20 гаруй мянган иргэд бүртгэлтэй байна. Бүртгэлийн ачаал ихсэнтэй холбогдуулж конвенцийн газраас бүртгэлийн үйл ажиллагааг 2 өдөр одоо төр зогсоогоод байна. Энэ бол одоо бас конвенцийн газрын бүртгэлийн системийн үйл ажиллагаатай холбоотой. Ер нь бол одоо бүртгэл бол одоо дуустал нээлттэй байх ёстой. Энд одоо манай иргэд бас одоо бүртгэл нь дууссан байна. Баяжаа бүртгүүлээд авч чадсангүй гэдэг асуудал гарахыг үгүйсэхгүй. Тэгээд бүртгэлийн регистрашн дээр ирээд урьдчилаад одоо бүртгэлээ листээ өгсөн бол таны одоо баяжаа гаргаж өгөх тал дээр нь Монголын тал за нарийн бичгийн газартаа яриад оролцогчдыг аль болох хуралд нь оролцуулах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж байгаа гэдэг бас хэлье.